Баярлалаа. За намайг Бямба гэдэг. Би үндэсний урлагийн их театрын бүжигчин. Тэгээд Монгол Улсын их сургуулийн урлаг судлаачаар төгссөн. Одоо үндэсний урлагийн их театрт 19 дэх жилдээ бүжигчнээр ажиллаж байна. Монголд ирээд хизээ яаж байна? За би яг Монгол бичгийг бол бүр 1-р ангиасаа үзсэн. 1-р ангиасаа 4-р анги хүртэл үзсэн. Тэгээд 4-р ангиасаа кирилл бичиг үзсэн. Нэг хэсэг нэг юм шилжилттэй яг үед нь таарсан л да. Ер нь Монгол бичгийг сурснаа ямар ач холбогдолтой ямар хэрэгтэй гэж боддог. Одоо улс үндэстэн болон өөрийн гэсэн нэг хэл соёл бичгтэй байдаг шиг манай үндэсний одоо Монгол улс маань өөрөө үндэсний язгуурын соёл болохыг хэлээ заавал сурахгүй болохгүй. Тэгээд яг энэ уугуурж Монгол бичиг яг Монгол одоо Чингис хаанаас улбаатай те яг тэр үг хэллэг нь яг зөвөөрөө байдаг учраас манай залуучууд одоо ирээдүйн хойч дүүнер минь Монгол хэл бичгээ заавал сураасаа гэж би боддог. Бид нар ч гэсэн бас тодорхой хэмжээнд кириллтэй холилдоод мартсан, сансан зүйлүүд маш их байдаг. Гэхдээ эргэж санаад зэрийгээ өшөө баттгаад өшөө их одоо гүн гүнзгий суралцахыг маш их эрмэлзэлдэг. Одоо энэ тойцны машин нэрнгээд Монгол улсын уртаа 20 жилдээ зохион байгуулагдсан. Энэ ажлаа би ер нь ач холбогдсон За энэхүү олимпиад бол одоо маш ач холбогдолтой. Ирээдүйн хойч үр хүүхдүүд минь залуучууд минь үндэсний их хэл соёлоо одоо суралцаж, түгээн дэлгэрүүлж цаашдаа авч явах маш том одоо зорилго агуулсан юм олимпиад болж байгаа. Тэгээд залуучууд маань та бүхэн минь бүгдээрээ идэвхтэй оролцоорой. Би ч гэсэн бас оролцох болно. Баярлалаа. Энэхүү контентыг зохион байгуулж байгаа та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. Та бүхний үйлс нь үргэлж өөдөө байгээ.